2021 онд нэг юр бусын ном хэлвэгдэж гарсан байдаг. Тэр номын үн ердөө $1 байжээ тэр үед. Гэвч тэрхүү ном нь дотор жилд яаж $100 сая бизнес бүтээх үү гэсэн буюу жилд $100 сая бүтээж чадсан хүний одоо хамаг нууц нь агуулгадж байсан. За энэ хүнийг бол Алекс Хормозе гэдэг. Харин номынх нь нэр нь болохоор $100 сая саналууд гэсэн нэртэй ном байсан. Өнөөдрийн байдлаар Amazon дээр 30,000 гаруй сэтгэгдэлтэй дэлхийн одоо хамгийн их зарагдсан бизнесийн номуудын нэг болоод байгаа. Гэхдээ яагаад ийм амжилтанд хүрсэн юм бол гэж та гайхаж магадгүй. Зөвхөн нэр нь гоё байсан учраас юм болов уу гэж бодож болох юм. Гэхдээ үгүй ээ. Учир нь энэ ном жижиг бизнесүүдэд зах зээлд ялах цорын ганц төр хүчрэх томьёог илчилсэн байдаг. Тэр томьёог өнөөдөр бид тантай хуваалцаж ярилцах болно. Алекс Хормозегийн туулсан түүх одоо тийм ч амар байгаагүй. За Хормозе бол 2013 онд Лос Анжелес хотод анхны одоо фитнес клубээ нээжсэн. За 2 жил өнгөрөхөд бизнес нь бол бараг л дампуурлын ирмэг дээр ирж тэр бол харлаасандаа ердөө $1,036 үлдсэн үе тэр хүнд байсан байна. Тэр ч байх тухай заримдаа бол машиндаа хонж байсан өдрүүд бас түнд тохиолдож байжээ. Тэгэхээр ихэнх хүмүүс ийм нөхцөлд магадгүй бууж өгөх байсан бах. Гэвч Алекс Хормозе нэг зүйлд бүх анхаарлаа хандуулсан. Тэр өөрөөсөө нэг асуултыг асуусан юу вэ гэхээр хүмүүс яагаад надаас худалдаа авалт хийхгүй байна вэ гэсэн асуулт байсан. Харин хариулт нь юу байсан бэ гэхээр тэр бол зар сурталчилгаа байгаагүй, маркетинг байгаагүй, бараа бүтээгдэхүүнд ч асуудал байгаагүй. Харин түүний хэрэглэгчид санал болгож байгаа тэр санал нь хангалттай сайн биш байсан. Ингээд тэр өөрийнхөө саналыг бүхэлд нь өөрчилсөн гэсэн үг. Тэр үнэ нэмсэн. Гэхдээ үүнийг дагаад авах урамшуулал, баталгаа, бонусаа ч гэсэн бас нэмсэн. Гэтэл яасан гэж гинэт захиалгууд тасралтгүй орж ирээд эхэлсэн гэсэн үг. За тэгээд жил өнгөрөхөд тэр бол клубээ зарж Gym Launch хэмээх нэртэй шинэ компани байгуулад энэ компанид тухайн үедээ Америкийн нэгдсэн улс даяар байдаг бүх фитнес клубүүдэд яаж одоо хүчрхэг санал бэлтгийг заадаг байсан бөгөөд 4 жилийн дотор гэхэд $100 сая орлого авчирсан байх нь байна. Дараа нь тэрээр олон 10 бизнес зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд бүгдд нь одоо энэ зарчим нь маш амжилттай ажиллаж байжээ. За өнөөдөр тэр бол хэдэн $100 сая үнэлгээтэй бизнесийн багцыг компани байгуулад удирдах байгаа. Хамгийн сонирхолтой нь тэр номоо $1 зарж за баг бүх мэдлэгээ үнгүү тарааж байдаг. Та бүхэн YouTube хуудаснаас Алекс Хормозегийн одоо хуудсыг, чаналыг орж үзэж болно. Маш их одоо мэдээллийг хуваалцдаг. За тэгвэл яагаад ингэж байгаа вэ гэж юу? Тэр өөрөө хэлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр миний санаа хэдий олон хүн ашиглана, тэдгэр хүмүүсийн зарим нь ирээдүйд миний хамтрах ажиллагч болно, хэрэглэгч болно гэж хэлсэн байдаг. Энэ бол өөрөө нөгөө талаараа урт хугацааны санал юм а гэсэн үг. За тэгэхээр энэ түүхээс бид нар юу сурах ёстой вэ гэхээр энэ өөр тусдаа зүйл байх нь шүү дээ, тий. За тэгэхээр бидний харж байгаагаар бол Алекс Хормозе маркетингаас бол сайжруулаагүй байна. Шинэ бараа бүтээгдэхүүн гаргаагүй юм байна. Рекламад их мөнгө төлөөгүй юм байна. Тэр зөвхөн нэг зүйлийг л өөрчилсөн юм байна. Тэр нь одоо өөрийнхөө офер буюу санал болгож байгаа зүйлээ саналаа өөрчилсөн гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр магадгүй таны бизнес одоо хүлээж байсан шигээ хурццаа өсөхгүй байж магадгүй юм. За магадгүй та буруу газараас асуултынхаа хариултыг хайгаад байгаа ч байж болно тийм ээ. Гол асуудал нь магадгүй таны санал болгож байгаа санал чинь хүчтэй биш байж болно шүү дээ. Тэгэхээр энэ бол хүлээн зөвшөөрөхөд хэцүү асуултуудын нэг. За тэгвэл Алекс Хормозегийн тэр алдартай $100 сая саналууд гэсэн номноос яг Монголын өнөөдрийн бизнес эрхлэгчид сурч болох 2 гол зөвлөгөөг нь хуваалцъя. Энэ бол номонд агуулгадж байгаа хамгийн чухал 2 зүйл нь байгаа. Нэгт нь болохоор үн цэнийн тэгшитгэлийг сурах юм байгаа. За тэгэхээр Хормозегийн хэлсэн хамгийн алдартай үн цэнийн тэгшитгэл бол тэр номонд юу гэж үздэн бэ гэхээр үн цэн гэдэг бол хүсэж байгаа мөрөөдлийн үр дүн болон хүрэх магадлалыг цаг хугацаа болон хүчин чармаалтад хуваасны гарах дүнг үн цэн хэлгэж хэлнэ гэж хэлсэн байдаг. За энийг дэлгэрүүлж тайлбарлая юу гэсэн үг вэ гэхээр хэрэглэгч ямар нэгэн зүйл худалдаа авахаас өмнө тархиндаа нэг 4 зүйлийг тооцоолж үзээд байдаг. 4 зүйл боддог байна шүү дээ. Асуулт тулгардаг гэсэн үг. Нэгт нь юу вэ гэхээр энэ зүйлийг авах юм бол миний амьдралд ямар зүйл болох вэ гэж боддог. Хоёрт нь энэ үнэхээр миний хүссэн шиг ажиллах магадaltaй үр дүн өгөх үү гэж боддог. Гуравт нь ер нь хэр удаан хугацааны дараа би энэ үр дүнг үзэх бол гэж бас боддог. Дөрөвт нь би өөрөөсөө ямар хэмжээний хүчин чармаалт гаргах шаардлагатай вэ гэж боддог.
Тэгэхээр энэ томьёолын дагуу бол яах ёстой вэ гэхээр эхний хоёр үзүүлэлтийг өсгөж, харин сүүлийн хоёрыг нь бууруулах нь л гайхалтай саналын тэр мөн чанар нь оршоод байгаа юм. Тэгэхээр манай бизнесүүд болохоор яг эсрэгээр нь хийчих гээд байдаг шүү дээ, тэ. Яадаг вэ гэхээр зөвхөн үнэ бууруулад хямдрал зарлцдаг. Үр дүнд нь захиалга нэмэгдэх биш, харин ашиг нь буураадаг. Тэгэхээр хямдрал гэдэг зүйлийг нэгэнт худалдаа авалт хийх гэж байсан хүний шийдвэрт нөлөөлдөг болохоос биш, шинэ хэрэглэгчийг тэр бүр авчираад байдгүй гэдгийг санах хэрэгтэй. Тэгвэл яах ёстой юм бэ гэж. Тэгэхээр хормозыг зөвлснөөр бол энэ үн цэнийн тэгшдүүдийн дээд хэсгийг нь өсгөх хэрэгтэй байна. Эхлээд мөрөөдлийн үр дүнг илүү тодорхой болгох, илүү амьд болгох хэрэгтэй. Жишээлх юм бол бид үсэг чинь сайхан заснаа гэж хэлхийн оронд та 21 хоногийн дотор найзууд чинь хаанаас ийм гоё үсээ засвах, хаана ийм гоё үсээ засуулсан юм бэ гэж асуух тийм асуултыг авах болно гэж илүү тодорхой зураглаж хэлэх ёстой гэсэн үг. Тэгэхээр ингэж хэлснээр бол хэрэглэгч өөрийгөө илүү тодорхой зураглаж харж чаддаг байх нь шүү дээ, тий. Дараа нь хүрэх магадлалыг нь өсгөх гэж байгаа. Үүнд баталгаа, гэрчилгээ, бусад хэрэглэгчдийн сэтгэл ордог. Хэрв танд таалагдахгүй бол мөнгийг чинь буцааж олгоно гэж хэлэх нь бол ихэнх хэрэглэгчийн итгэлийг шууд бол нэмэгдүүлдэг. За ийм арга байж болно. Мөн цаг хугацааг нь бууруулна. Сүүлийн хоёрыг нь бууруулна гэсэн шүү дээ, тий. За тэгээ ингэхдээ магадгүй 3 сарын дараа үр дүн гарна гэж хэлхийн оронд эхлийн 7 хоногт танд үр дүн чинь мэдэгдэж гэлнэ гэж хэлвэл шал өөр сонсогдох нь шүү дээ, тий. Эцэст нь дөрөвт нь хэрэглэгчээс гарах хүчин чармаалтыг нь бас багасгах хэрэгтэй. Бид таны өмнөөс бүгдийг хийж өгнө гэдэг үг бол бас маш хүчрхэг үг шүү дээ, тий. За тэгэхээр та үүнийг одоо хэрэгжүүлэхгүй, энэ аргуудыг хэрэглэхгүй бол өрсөлдөгчдөөгөө магадгүй зөвхөн үнээр л уралдаж эхлэх одоо арга үлдэх бах. Тэгэхээр үн бууруулснаар бол ашигаа алдсаар байна. Магадгүй эцэстээ дампуур руу хөтлөх зам бий болохыг бол үгүйсэхгүй. Олон монголчууд бизнесүүд магадгүй энэ замаар яваад дампуурт хүрсэн түүх тохиолдлууд бас байдаг, тийм ээ. Гэхдээ үн цэнийг нь харин өсгөж чадах юм бол шал өөр. Та өрсөлдөөнөөс тасарна. Хэрэглэгч одоо үнийг харахаа болоод харин хаанаас худалдаж авах вэ, яаж худалдаж авах вэ гэж магадгүй асуудаг болох байх. За энэ бол зөвлөгөө нэг буюу үн цэний тэгшгэлийг яаж сургах талаар байлаа. За тэгвэл хоёр дахь зөвлөгөө нь юу вэ гэхээр бонус давхрал буюу хямдрал бүү хийгээрэй гэсэн зөвлөгөө байгаа юм. За дэлгэрэнгүй тайлбарлаад хэлье. Хоёр дахь чухал санаа бол энэ айлдах сурмагзын бас чухал санаануудын нэг л дээ. Энэ бонус давхрал хямдрал бүү хий гэдэг нь. Тэгэхээр хямдрал бол хэрэглэгчийг сордог хариу үйлдэл, харин бонус бол хэрэглэгчийг соронзон мэт татдаг хариу үйлдэл шүү гэж бичсэн байт юм байлээ. За ялгаа нь юу вэ гэхээр магадгүй та 500 мянган төгрөгийн үнэтэй сургалт зарж байна гэж бодъё. Хэрв та 20% хямдрал зарлах юм бол энэ үн 400 мянган төгрөг болно. Таны ашиг 100 мянган төгрөг болж буурч байгаа ч гэсэн хэрэглэгч юу гэж боддог вэ гэхээр таны сургалт үнэтэй сургалт байснаа хямдхан сургалт болж хувирж байна гэж бодож байгаа. Энэ тохиолдолд үн цэн нь өсөх биш харин буурч байдаг гэсэн үг. Одоо энийг арай өөр өнцгөөс харъя л да, тий. Үнэн нь 500 мянган төгрөг хിവэрэ байг гэж бодъё. Гэхдээ үүн дээр нэмээд та бонус нэмсэн. Ямар бонусууд байж болох вэ гэвэл жишээ аваад үзье. Хувийн ганцаарчлсан зөвлөгөө түүний үнэ нь 200 мянган төгрөг. 90 өдрийн үйл ажиллагааны төлөвлөгөө түүний үнэ 150 мянган төгрөг. Бэлэн ашиглах загварууд түүний үнэ 100 мянган төгрөг. 1 жилийн хугацаатай хичээл үзэх эрх түүний үнэ 300 мянган төгрөг. 30 хоногийн дотор үр дүн гарахгүй бол мөнгийг буцаан олгох баталгаа. За ингээд энэ нийт бонусын үнцийн 700 мянган төгрөг болж байна, тийм үү? Гэтэл үндсэн үн чинь сургалтын үн чинь 500 мянган төгрөг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд хэрэглэгч юу гэж бодох боломжтой вэ гэхээр энэ бүхнийг бараг үнэгүй авч байгаа юм шүү гэж бодно. Ингэсэн тохиолдолд хинч үгүй гэж хэлж чадахгүй тийм хүчрхэг санал бүрдээд байна гэсэн үг. За хамгийн гол нь бонус хэрэглэгчийн тодорхой нэг эсэргүүцлийг шийдэж байх хэрэгтэй. Бонус болгон чинь хэрв энэ надад үр дүнтэй байх болов гэж хүн бодож байгаа тохиолдолд эргэлзэж байвал гарын авлагыг бонус болгоод өгч болно. За эсвэл хэрв би өөрөө хийж чадах болов гэж жоохон болгоомжилж айж байгаа бол группүүдэд нэмээд community үүсгэж болно. Эсвэл одоо хэр хугацааны дараа үр дүнгээ өгөх бол гэж асууж байгаа тохиолдолд бол та ингээ баталгаа гаргаад өгч штэ тий. Тэгэхээр манай бизнесүүдэд хамгийн дутагдж байгаа чадвар нь юундаа байдаг вэ гэхээр энэ үн цэнийн санал бүтээхтэй байгаа.
Тэгээд нэгсэндээ ихэвчлэн тэд маань ганцхан бүтээгдэхүүн санал болгоод байдаг. Ганц бүтээгдэхүүн санал болгож байгаа тохиолдолд авах уу болох уу гэсэн сонголтын өмнө л хэрэглэгчийг авчирдаг гэсэн үг. Харин багц бүтээгдэхүүн санал болгож байгаа үед бол авах уу болох уу гэдэг зөв асуулт биш. Харин ийм их бонус өгч байгаа үн цэнтэй зүйлийг харин алдах уу үгүй юу гэж бодож хэрэглэгчийн бодол өөрчлөгдөлгөө гэсэн үг. Тэгэхээр хэрэгжүүлэх алхам бол маш энгийн байх нь тий. Одоо байгаа бүтээгдэхүүнээ хараад дараа нь хэрэглэгчийн эргэлзэж болох бүх айцыг жагсаахад бичих. За тэгээд тэр айц бүрийг дарах нэг бонус санаа гаргаад үзээрэй өөрийнхөө бүтээгдэхүүн дээр. Тэгэхээр энэ бүгдийг эцэст нь нэгтгэхэд та хинт ч татгалзаж чадамгүй тийм гайхалтай саналыг гаргаад нэг үзээрэй. За энэ хоёр саналын талаар санааны зөвлөгөөний талаар ярихад бол нэг нь бол үн цэнийн тэгштэл байлаа. Хоёр дахь нь бонус давхардалж өгөх талаар Alex Hormozzi-гийн одоо 100 сая долларын саналууд гэдэг номны одоо гол зүрхэн болсон гол санаанууд нь бол энэ хоёр байсан. Гэхдээ хамгийн чухал зүйл нь бол юу вэ гэхээр мэдээч хэрэг онолдоо байгаа юм биш. Харин хэрэгжүүлэлт байгаа тийм ээ. Hormozzi одоо өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр уншиж мэдэх нь хэрэгжүүлэхтэй адилгүй шүү гэж хэлсэн байдаг. Тэгэхээр та өнөөдрөөс эхлээд шууд одоо хэрэгжүүлж эхлэх юм бол магадгүй 7 хоногийн дараа таны санаа чинь огт өөр болж санал чинь өөрчлөгдөх бах. Харин 7 хоногт хэрэглэгчид өөрөөр хариу өгч эхлэх юм бол үр дүн нь гарах юм бол сарын дараа гэхэд таны захиалгын тоо чинь өмнөх сартайгаа харьцуулахад өөр төвшөнд хүрсэн байхыг бол үүсэхгүй тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдолд бол та бизнесдээ рекламд мөнгө төлөөгүй, шинэ сувг ямар нэгэн сошиал медиа сувг нээгээгүй, ажилд нь нэмж аваагүй, зөвхөн нэг л зүйлийг өөрчилсөн байгаа үстэй тий. Тэр бол таны одоо хинч татгалзах чадамгүй гайхалтай тэр санал байсан гэсэн үг. Тэгэхээр сайн санал бол муу маркетингийг аварч чаддаг бол харин муу саналыг ямар ч маркетинг аварч чаддаггүй гэсэн үг бол хэлэх байна. За тэгэхээр энэ Alex Hormozzi-гийн санал бүтээх томьёо болон маркетингийн зөвхөн нэг хэсгэлтэй. Тэгэхээр таны бизнес бол жинхэнэ систем болж ажиллахын тулд бол хажуугаар нь мэдээж хэрэг борлуулалтын үйлдвэр, удирдлагын журам, санхүүгийн хэмжээгээр системээ хамтдан ажиллах ёстой. Тэгэхээр энэ бүхнийг одоо нэгэн зэрэг бүтээх бол тийм бас амар ажил биш. Тэр үүднээсээ манай ээлтнээс одоо бизнес систем гэсэн сургалтыг бэлдсэн байгаа. За та сургалтаар бол одоо бизнесийг борлуулалтын систем, маркетингийн систем, санхүү үйл ажиллагааны систем гэж ангиллан 4 бүлэгт 20 гаруй хичээлийг бол үзэх боломжтой. Нийтдээ 150 хоногийн турш үзэх байгаа. За тэгэхээр захиалга тасралтгүй авдаг борлуулалтын үйлдвэрийг одоо анханаас нь дуустал яаж угсрах уу те тэр бүгдийг сурна гэсэн үг. Тэгэхээр таныг байхгүй байсан ч гэсэн бизнес чинь хэвийн ажиллах үйл ажиллагааны журмуудыг одоо хэрхэн бий болгох талаар сурах нь шүү дээ бас. За тэгэхээр бид нар тайлбар хэсэг дээр сургалтынхаа линкийг танд хуваалцаж танд өгч хүргэж байгаа. Та тэр линкэн дээр дараад манай сургалтыг сонирхож болно. За тэгээд энэ видео хэрэг таалагдсан бол лайк дарж subscribe одоо хийгээрэй. Дараагийн видеогоор бид илүү сонирхолтой видео хуваалцах болно. За танд амжилт хүсье.